M+ төлөвлөж байна. Манго жимстэй цай. Зохиолч Мэлсим Пүрүма. Зохиолыг уншсан Сод Чимэг. Нэгдүгээр хэсэг. Цагаачдын хороолол. Үүр хаяараагүй байхад цагаачдын хорооллын иргэд хэдийн ажилдаа гарцгааж, гудамжинд хүмүүсийн холхих чимээ, цас цэвэрлэгч машины чанга дуутай зэрэгцэн сонсогдоход нийтийн байрны оршин суугч Нина сэрлээ. Дээвэр доор нь нийт 33 өрх айлын аж төрөгчд хөлсний өрөөндөө гудсаа хаян нурууга тэнийлгэн хэвтэх өөрсдийгөө их хувь заяат иргэн хэмээн бардамнагсад. Нана хэдий өнөө маргаашаа гэвч цаанаа үргэлж цуглуулж хурааж явдаг ясны зан чанартай тэдэнд гаднах үзэмж огтоос чухал биш ажээ. Гэвч эндээс нүүн гэж насаараа мөрөөдсөн хүмүүс ч бий. Нина бол энэ дээвэр доор байгаагаа их хувь заяа гэж талархдаг хүмүүсийн нэг. Харин нөхөр нь үүнээс хавь илүү суудсанд амьдрна гэж зүтгэх нэгэн. Өдрийн 10 цаг ажилдаг нөхөр нь нас барахтаа нэг нуруу тэнийж оршуулгын газар руу нүүж магад хэмээн үргэлж үглэнэ. Энгийнээс арай доогуураас алд дэлэм дээгүүрч зай завсар муутай аж байдлаа өөрийн арчаагүйгээс боллоо гэж зүүдэндээ яншиж уйлагнана. Хөөхөн хүү, хань ижил, элэг бүтэн амьдрал, эрүүл мэнд, эрх чөлөө, залуу нас өөрт нь байгааг мэддэггүй, олж харахыг ч хүсдэггүй харлаган ядуу сэтгэлгээтэй нөхөр нь анх удаа гадуур хонлоо. Саяхан авсан ногоо малгайгаа хаан ихтэй хаяж гээсэндээ хачин ихээр харамсаж хэвтсэн Нина цас цэвэрлэгч машины хүнд чимээнд хүүхдүүдээ сэрчихвээ гэсэндээ хүнжлөө толгой дээгүүрээ нүмерлөө. Тэр даруйд дулаахан инхри зөөлөн үнэртэй агаар бүрхэн авав. Нялх хүүгийн зөөлөн амьсгалах нь 3 настай том хүүгийн зөөлхөн хурхирх нь эгдүүтэй агаад ариун агаар танхил ертөнц дунд үлдмээр санагдана. Нина муухан инээмсэглэлээ. Нүдэнд нь нулимс цэйлгэнэхэд өчигдөр шөнө нөхрийнхөө хатуу үгэнд сөхөрч унан уйлж сууснаа бодлоо. Нялх хүүгээ шунамхайран хацрын үнслээ. Эцэгтэй үнсүүлж амжилгүй гологдсон нялх хүрээ учиргүй их өрөвдөгтөө нөхөртөө дургүй нь хүрч өсвөр насны жаалхан охин цагаасаа дагаж гүйсэн 20 хүрээгүй насандаа анхны үрийн төрүүлж одоо ингээд амьдрал тэгшрэх цагт нь бүл нэмсэндээ бэлгшээх байтал нүүрэн зүрхэн сэтгэлэн буруулсан нөхөртөө хэр их гомдож байгаагаа илэрхийлж чадахгүй байлаа. Өвлийн хахир жавар шиг хачин таагүй харцаар хайрах мэт дээрэнгүй ширтэж чи надад хайртай л юм бол гэх үгэнд нь зүрх сэтгэлэн сийчүүлжээ. Нина ердөө 23 настай хэрн амьдралд чамгүй ихээр нухлуулсан ч овор суугаагүй төрх шингэн хар ус зүүн хазар дээрээ дусал шиг мингтэй мэлмэрсэн тунгалаг хар харцтай жимбийсэн нэмгэн ягаан уруултай цэвэр орос цусны бүсгүй илээ. Төрхтэй анхаараагүйгээс болж хөхөн жижиг том болсон өөлөх ганц зүйл нь гэлтэй. Бэлхүүсээрээ баггүй махлагч гойлог биетэй дундаж нуруутай орос бүсгүйг хувийн биш ч боломжийн тогтчулсан нийтийн өрөөнд 2 хүү болон нэрлэхүү нөхрийн хамт амьдардаг гэдгийг гаднаас хараад хинч гадарлахгүй. Харин ч даруухан хувцлаж түүн дээрээ янз бүрийн ороолт, зүйлт, хавчаар зэргээр донжийг олж зохицуулан өмсдөг эгэл оюутан охин шиг харагддаг. Оюутан болохыг даанч их хүсдэгч нөхөр гэр бүлээсээ тас нууна.
Хэлбэл бүгд шоолж, дараа нь зүдрүүхэн амьдралдаа гутарцхан гунигтай царайлахыг мэдэх тул Нина 7 хоногт 3 удаа байрныхаа эсрэг талд байрлах интернет кафе руу очиж онлайнаар коллежид суралцаж байгаагаа нууж, мөн суралцах явцдаа аль хэдийн тэс өөр хүрээнд найз нөхөдтэй болсноо хүртэл нөхөртөө хэлсэнгүй. Нина босож цахилгаан зуухаа асааж 2 алхаад орондоо хүрдэг. Эргэж хараад галзуух болчихдог авсаархан өрөөгөө дулаацуулав. Цонхоор нэгдсэн улсын дүнсгэр тэнгэр өөд харахтаа нүгэл үзэж амжаагүй нүдэнд минь нулимс цэйлэгнүүлэн хагцал амсаагүй зүрхэнд минь сүүдэр татуулсан ийм өдөр хиндэж бүү эрэг хэмээн залбирлаа. Өнөөдөр ямар өдөр болохыг, хүнд хатуу шийдвэрийг хэрхэн эсэргүүцхээ, нөхрийгөө ирэх болов уу гэж ирэх эрэхтэй бодлоо өөрчлөөд ердийнхөөрөө инээгээд ирдэг болов уу гэж эцсийн гороон тасартал хүлээхээ Нина мэдэж байлаа. Төрж өссөн цагаачтын хорооллоосоо холдож үзээгүй. Хүний муутай ойртон нөхөрлөж, хар хорыг үзэж туулаагүй. Хотоод нь хаяахан хонхолзовч сэтгэл нь ямагт баяр баяслаар цалгиж явдаг. Өөрт оноогдсон тавилан, олдсон эделлээсээ илүү хүсдэггүй Нинагийн хувьд тийм хатуу шийдвэр гаргана гэдэг даанч ахадсан ял. Хинт хэлж багахынч болтугай зөвлөгөө дэм авах уу гэх гүймгхэн ухаанд нь нэг давхрын Анна авахай санаанд орж, ягаад ч юм бүү мэд нөмөртэй дотн санагдав. Хэнцэр ганган гэж жигтэйхэн тэр хүүхэн амандаа үргэлж янжуур зууж, үсэндээ шинхэн цэцэг хатгаж, нэмгэн ягаан халаадаа намруулан нийтийн угаалгын өрөө хонглоор алхаж яваана. Ордондоо төөрсөн гүнж шиг харагдахад байрны эрчүүд сэтгнэж, гоо сайхных нь өмнө өвдөг сүгдэж байгаагаа ирээцээргүйгээр илэрхийлнэ. Нэг удаа Нинагаас угаалгын ховин гуйж, эргүүлж өгөхдөө гарт нь санамсаргүй хүрснээс болж нилуун тансаг үнэр нь удтал үнэртсэн санагдана. Тэрч бүхэл шалны угаадас хүртэл хутгсан угаалгын ховингаас нь Анна авахайн нилуун сараан цэцгийн үнэр нь ханхалж байжээ. Үүнээс хав илүү суудсанд аж төрнө гэх тэмүүлэлтэй Анна авахай дурлсан ирээн дагаж жилдээ 1 удаа нүүн. Тэр үедээ байрны эзэн авгаагаас түрээсний үлдэгдэл төлбөрөө нэхэхдээ "Энэ муу хуучин нийтийн байранд чинь ахиж хизээч ирэхгүй" гэж ам тангаргаан өгч бөөн шуугаан дэгдэн. Гэвч сарын дараа их удлаа гэхэд 6 сарын дараа хувцаа чирсээр буцаад л ирдэг. Байрны эзэн авгаагаас өмнө нь гаргасан алдаа хэлсэн үгнээсээ уучлалт гуйж ганц өрөө гаргаж өгөөч хэмээн гуйна. Түүнийг эргээд ирсэн тухай нийтийн байрныхан мэдээд нөгөө янзаараа шоолж гал халуун хайр нь яагаад бүтлгүйцснийг асууцгаана. Анна авахайг хөнгөмсөг завхай, залхуу, аашмуутай гэж эр эмгүй жигшин ярих боловч цаас мэт цагаан арьс, язгууртан мэт эхэмсэг харц, 100 метрийн цаанаас ч үнэртэх анхлам үнэр, жаахан махлагдууч гойлог биеийг харвал өнөх жигшүүрт бодол нь үгүй болж харц бүхийлгэж шүтэн харж байгаа мэт намс хийгээд л явчихна. Гоо үсгэлэнгээ дэндүү сайн мэдвч хизээч дээдсийн зиндаанд хүрч чаддаггүй тийм нэг бардам ертөнц. Нинагийн ээж залуу цагта ийм бүсгүй байжээ. Илүү дээр ахиад сайныг бүр ихийг гэж тэмүүлж явсаар эцэггүй 2 хүүхэдтэйгээ үлдсэн ганган хүүхэн. Одоо ч тэр занан тавигдаагүй. Илүү сайхан байранд аж төрнө, давхар иргэншлийн эрхээ авна гэх тэмүүлэл дүүрнээр хөгшөрч байгаа нэгэн. Ямар ч хамаагүй аргаар цагаачтын хорооллоос мултрна гэж шүд 100 өгүүлвч тэр хэмжээнд хүртэл хөдөлмөрлөдгүй. Ээжтэй төстэй адилхан зантай болоод ч тэр юм уу, Нина элгэмсэг санагдах Анна авахаа руу явлаа. Анна авахынх нэг давхарт зүүн хонглын захын хаалга. Бүтэлгүй дурлалаасаа эргэн ирээд 3 хонож байгаа. Нина хаалгыг зөөлөн тогшлоо. Хэсэг тогшоод эцэст нь эзгүй юм болов гэсээр эргэхэд ард хаалга онгойж "Яасан" гэх төвөгшөөсөн дуу гарав. Нина баярлан эргэж хартал "Өө, чи байсан юм уу?
Хизээ төрсөн юм гэж хүүхэд рүү нь эргүүгээрээ тоомжиргүй заалаа.